Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын шалрал сайд амар сайхны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд 100 хоногт. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд уул уурхай, хүлээж авах үе, соёлын салбаруудын бодлого шийдвэрийг уялдуулан олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Энэ хүрээнд Mining Week and MinePro 2025 арга хэмжээний үеэр бүсчилсэн хөгжил, уул уурхай, орон нутгийн хөгжил хил цүлгийг зохион байгуулж, баг нуур, баг хангай, налай хотуудын эдийн засгийн чигүүрэг, цаашдын хамтын ажиллагаа, хөгжлийн концепц болон төв зүүн бүсийн хөгжлийн зорилт хөтөлбөрийн төслийг хилцлээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшил, орон нутгийн бодит оролцоог хангах, бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тухайлбал гоён бүсийг хөгжүүлэх чиглэлээр Эрдэнэс оюу толгой мөн оюу толгой компанитай хамтын ажиллагааны санам жижиг байгууллаа. Бүсийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төв, зүүн, баруун, Улаанбаатарын бүсүүдийн зөвлөлийн өргөдгсөн хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангав. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах нийт 21 төсөл арга хэмжээний гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүнээс 3 төсөл арга хэмжээг бүрэн дуусгав. Шинэ хоршоо хөдөлгөөн. Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,177 шинэ хоршоо байгуулагдаж, 99,810 буюу нийт малчдын 32.3% нь шинэ хоршоонд гишүүнээр элссэн байна. Шинэ хоршоо хөдөлгөөн үр дүнгээ инхүү өгч ихсэн учраас илүү чадваржуулж, хүрээг хөрвжүүлж, өрөөгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ хоршоо 2 буюу дундын хоршоо хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нүүдэлчин 2025 Дэлхийн соёлын фестивалд 21 аймаг болон нийслэлийн малчид, хоршоологчид өргөнөөр оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, уламжлалт соёлыг сурталчлан таниуллаа. Farm Forum 2025 арга хэмжээнд сүү махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аймгийн 120 гаруй иргэн хоршоологч оролцож, нэрийн брэнд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Mining Week, MinePro 2025 арга хэмжээнд 18 аймгийн 24 хоршоологч оролцсон үзэсгэлэн зохион байгуулж, уул уурхайн ханган нийгүүлэлтийн сүлжээнд бий болох талаар компаниудтай харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ. Стандарт хэмжил зүйн газар. Улсын хурлын намрын ээж чуулганаар стандартчил, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Бүтээгдэхүүн үйлчилгээ менежментийн тогтолцоо баталгаажуулалтын нэгдсэн сан 2.0 системийг төрийн үйлчилгээний нэгдсэн порталд холбож, төрийн үйлчилгээг нэг урсгалаар хүргэх ажлыг эхлүүлж, нийт 7 үйлчилгээг цахимжуулаад байна. Стандарт хэмжил зүйн газрын төв байр 1970 онд ашиглалтанд орсноос хойш ангуудаа бүрэн их засварын ажил хийж, ажилтан албан хаагчдын ажиллах орчныг сайжруулахаар ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн агааржуулалтын системийг иж бүрнээр шинжлэх засварлах ажлыг эхлүүлээд байна. Үндэсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн 44-ийн лабораторийн тоног төхөөрөмжийг шинжилэн бүрэн суйрлуулах ажлыг эхлүүлж, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үндэсний бүтээгдэхүүнд бичил биетийн тэсвэрчил тодорхойлох таналт судалгаа төслийг амжилттай хэрэгжүүллээ. Үндэсний итгэмжлэлийн төв. Аз номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр ISO 37001/2025 авилгын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын анхны сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Томоохон зах худалдааны төвүүдийн итгэмжлэгдээгүй лабораториудад хяналт шалгалт хийж, итгэмжлэх ажлыг эрчимтэй гүйцэтгэлээ. Нийслэлийн 6 том захын лаборатори болон орон нутгийн 8 аймгийн нийт 23 лабораторийн үйл ажиллагаанд шалгалт явуулж итгэмжлэлээ. Улсын онцгой комисс.
Монгол улсын 21 аймаг 330 сумын зуншлаг хамгийн эрсдлийн үнэлгээ гаргалаа. Улсын онцгой комиссийн 2 дугаар уралдааныг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 3 дугаар уралдааныг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, 9 дугаар сарын 2-ны өдөр 21 аймгийн засаг дарга нартай сахим хурлыг тус хийж, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, ган, зуншлаг, зуны улирлын цаг агаарын төлөв, хөдөөж явах үе эрчим хүчний салбарын 2025-аас 2026 оны өвлөлтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэл сонсож, холбогдох яам, агентлаг мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, эмчилгээ онцлогооны нөөц бүрдүүлэхэд засгийн газрын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гарган зохион байгуулсны үр дүнд өвчний тархалтыг хомж, дархлаажуулалтын түвшинг 29%-аас 60.9% хүргэв. Нийслэлийн Баян зүрх дүүргийн 33 дугаар хороонд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. Хөвсгөл аймгийн мөрөн Цагаан улс сумдад таргуун тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан улсын онцгой комиссоос орон нутгийн онцгой комиссийг нэгдсэн удирдлага зохицуултаар хангаж шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Онцгой байдлын ерөнхий газар үндэсний сүрэн төсвөрлөх чадамжийг нэмэгдүүлэх хүрээнд онцгой байдлын байгууллагын чадварыг нэмэгдүүлж, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах ажлууд үе шаттай хийгдэж байгаа бөгөөд онцгой байдлын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40%-аар нэмэгдүүлв. 10 аймгийн 31 суманд гарсан 115 удаагийн ой хэрийн гал төмөр унтраах ажиллагааг зохион байгуулсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол улсад гамшигын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь 33 сая $, төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол улс болон Бүгд найрамдах Франц улсын засгийн газар хоорондын 38.1 сая еврогийн хилцээрийн хүрээнд онцгой байдлын агаараас 90 хайх аврах ангид нэмэлт сургалт явуулах, гал төмөр унтраах автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд агаараас 90 хайх нэгж байгуулагдаж 3688 цаг нислэг үйлдэж 229 иргэний амь насыг авран хамгааллаа. Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах Франц улсын засгийн газар хоорондын байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах, тусгай зориултын автомашин нийлүүлэх 2 дугаар шатны төслийн хүрээнд нийтдээ 4 автомеханик шаттай автомашиныг хүлээлгэн өглөө. Ой хэрийн төмрийн эрсдлийг бууруулах, гал төмрийг цаг алдалгүй унтраахад шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл шатхууны 5.5 тэрбум төгрөгийн зардлыг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн засгийн газрын хуралдаанаар хилцүүлж батлууллаа. Онцгой байдлын албанд шаардлагатай тусгай багаж, техник тоног төхөөрөмж, автомашин, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, шинжилгээний багаж болон орон нутгаас зарцуулсан шатхуун, хоол хүнс зэрэгт шаардлагатай 6.7 тэрбум төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар хилцүүлж батлууллаа. Хүн малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цагааллагүй авч хэрэгжүүллээ. Засгийн газрын хоорондын комисс гадаад харилцаа хийн хоолойн төсөл. Эр зоригийн шалгуур Silkway Rally олон улсын тэмцээнийг Монгол улсад амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн 11 өдрийн турш Оросын улманы улс болон Монгол улсын нутаг дэвсгэрээр 4811 км зам туулан 12,837 тамирчид оролцлоо. Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол улсад төрийн айлчил хийх үеэр Монгол-Узбекистаны 2 дугаар бизнес форумыг амжилттай зохион байгууллаа. Мөн Узбекистаны худалдааны төвийг Улаанбаатар хотод нээж 2 орны худалдаа хамтын ажиллагааг шин шатанд гаргалаа. Оросын холбооны улсаас Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Бүгд найрамдах Хятад улсад байгалийн хий нийлүүлэх хоолойн асуудлаар шадар сайд амар сайхан Газпром нийтийн хувьцаат нийгэмдгийн удирдах зөвлөлийн дарга Миллер тэргүүтээ төлөөлөгчдөө Улаанбаатар хотноо 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр албан уулзалт хийж байгалийн хийн салбарт хамтран ажиллах тухай санал бичиг байгуулсан. Мөн уг төслийг Монгол улсад үр өгөөжтэй байлгах, хийн салбарыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын агаар орчны бохирлыг бууруулах, хийн хэрэглээг нэвтрүүлэх жишг болгохоор нийслэлийн нэг дүүргийг хийн хэрэглээнд шилжүүлэх зэрэг асуудлаар ярилцсны дагуу Оросын холбооны улсын Владивосток хотноо 2025 оны 9 дугаар сарын 5-ны өдөр шадар сайд амар сайхан Газпром нийтийн хувьцаат нийгэмлэгийн
Өдөрт зөвлөлийн орлогч Маркеловнаар санамж бичиг байгууллаа. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник соёлын салбарт хамтран ажиллах Монгол Киргизийн засгийн газар хоорондын комиссийн 5 дугаар хуралдааныг Киргиз улсын нийслэл Бишкек хотноо 2025 оны 6 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, засгийн газар хоорондын комиссийн хуралдааны дүнг засгийн газрын хуралдаанаар хилцүүлж төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Чөлөөт бүсүүд. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үйл баримтлалыг боловсруулад байна. Чөлөөт бүсийн дэд бүтц барилга байгууламж бүтээн байгуулалтыг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд замын үд, цагаан нуур, чөлөөт бүсүүд төсөл сонгон шалгуулалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Замын үд чөлөөт бүсүүд 4 томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ. Хөшгийн хүндийн эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хэрэгжиж байна. Тус чөлөөт бүсийн эхний 120 га газарт инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж бэлтгэл ажлыг хангалаа. Монгол Улсын засгийн газар Монгол Улсын шадар сайд амар сайхны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд 100 хоногт